Бурхан танд үнэхээр хайртай гэдэг үгэнд итгэхэд хэцүү үе танд тохиолдож байсан уу? Учир нь бид өөрсдийнхөө дутуу дулмаг байдлыг харахдаа Бурхан яагаад намайг хайрлах ёстой гэж би хайрлагдах зохистой нэгэн биш шүү дээ гэж боддог. Алдартай авралын зар тараагч Дуэт Муди нэгэн цэргийн булчны дэргэд өвдөглөн суугаад уйлж байсан нэгэн тариачны түүхийг ярьдаг. Нэгэн хүн түүнээс "Та яагаад энэ булчны дэргэд сууж байгаа юм бэ? Энэ таны хүү юу?" гэж асуухад тэр тариачин "Үгүй, дайны үед манай гэр бүлийн хэн бүгд хүн дээр өвдөд. Бас дээрэс нь би цэргийн албанд татагдах болсон юм. Тэднийг орхиод явах надад үнэхээр хэцүү байсан. Тэгтэл манай хөрш залуу ирээд "Би таны өмнөөс явъя. Надад гэр бүлгээд байх хүн байхгүй" гэсэн. Дайнд явсан хөрш маань нэг тулааны үеэр хүнд шархтаж, шархаа дийлэлгүй нас барсан. Би энд маш хол замыг туулж, түүний булшин дээр ирсэн нь "Чи миний өмнөөс нас барсан" гэж хэлхийг л хүссэн юм гэдэг. Голготын толгод дээр үүнтэй адил үйл явдал болсон нь Есүс бидний төлөө загалмайд цовдлогдсон юм. Гим нүглийнхээ улмаас бид үхэх ёстой байтал аврагч бидний оронд тэнд цовдлогдсон. Бид тариачинтай адилхан "Та миний төлөө нас барсан" гэж хэлж болно. Учир нь Библиэд бидний төлөө тэр өөрийн амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ гэдэг. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцөд илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм гэдэг. Ямар ч нөхцөл байдалд байсан бай. Бурхан танд хайртай гэдэгт хизээч бүү эргэлзээрэй. Бидний итгэлийн баталгаа бол тэр миний төлөө нас барсан нь юм. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг